өргөн амарч газар дээр 138 хүн халагдсан. 2021 2022 оны байдлаар 487 ажилчтай байгууллага 30 орчим хувийн одоо ажлаас халсан байна гэсэн ийм багцаа тоо харагдаж байна. Эгц цэцэг захирал 15%-ыг халахад одоо асуудалгүй гээд өчигдөр зөв цэгийн ярьж ин лээ. Гэхдээ нэг шүлийг халах ёсгүй бүр. Ажлын байраар нь хангаж баталгаатай ажлын байраар энэ хүмүүсийг ажилуулж эмнэлгийн тусламж үйлчлэгийг нарийн мэрэгжлийн төвшөнд хүргэх үүрэгтэй. Монгол Улсын эрүүл мэндийн сайд энэ одоо үүргийнхаа хүрээнд асуудлыг бол тодорхой авч үзэх зайлшгүй шаардлага байсан. Эмнэлгийн ажилтны эрүүл мэндийн яамны эмнэлгийн мэрэгжлийн ёс зүйн хяналтын хорооноос дүгнэлт гаргасан. Эгц цэцэг гэдэг захирлыг эмнэлгийн мэрэгжлийн ёс зүйн дүрмийн 6 заалтыг төрийн захиргааны болон албан хаагчийн ёс зүйн дүрмийн батлах тухай Монгол Улсын засгийн газрын 19 оны 33 дугаар тогтоолын 6 заалтыг тус зөрчсөн гэсэн ийм одоо дүгнэлт гаргасан. Эрүүл мэндийн яамны ёс зүйн хороо. Мөн эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас аудит хийгдсэн. Энэ 8 сарын 11-нд одоо энэ аудит нь хийгдээд тус өргөө амарч газрын үйлдвэрчний хороонд албан бичгээр хариу нэрсэн. Энд юу гэж заасан? Маш олон зүйлийг одоо зөрчсөн байна гэдгийг бол дүгнэлтэнд хэлсэн байгаа. Эрүүл мэндийн одоо сайдын эрхлэг ажлын хүрээнд байгаа өргөө амарч газрын захирал нөхөр эгц цэцэг энэ одоо Монгол Улсын засгийн газрын энэ үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулж маш олон хүнийг одоо хохирож байна. Бидэнд яагаад энэ одоо хүнийг өөрчлөхгүй байгаа бэ гэдэг дээр бид судлаад үзэхэд манай сайдын одоо эхнэртэй одоо холбоотой юм байна. Тийм учраас одоо сольж чадахгүй юм байна гэсэн ийм зүйлийг хүртэл бид нар одоо ярьж байна. Энэ юу гэсэн үг юм бэ?